хөгжмийн зохиолч төрхийн ирээр олон олон симфони оркестр зохиол бүтээл туурхын хэрээр дэлхийн дайн тулаан Баатарлаг симфони бүх симфонууд дээр гуйлын хүлээврийн оролцох хүчин чадал маш их хэрэгцээтэй болсон. Энд бол төв хөгжмийн дууралт маш бас хэрэгцээтэй болж төв хөгжмийн үйлдвэрлэх явц хүлээлт маш их өссөн. Тэгээд 1835 онд одоогийн бидний ашиглаж байгаа төв хөгжмийн анхны загвар гарсан байна. Тэрнээс өмнө бол төв хөгжмийг одоо ашиглаж байгаа гуйлан хөгжим биш. Модоор хийж тэгээд мөнчдөг буюу бурзанг зааны яс буюу тийм модоор сийж хийдэг гэсэн байна. Тэгээд анх хийхдээ бол одоо энэ зурган дээр бол харуулна. Анх хийхдээ одоо байгаа хэлбэртэй биш. Модон ийм могоо хэлбэртэй хийгдсэн. Тэгээд энэ хөгжмийг бол ерөнхийдөө сүмийн хөгжмөнд, сүмийн найрал дуунд, энэ оркестрт бас өнгө дууралтыг шийдэж оруулж ирж ашигласан. Тэгээд Оросын талаар ярих юм бол төв хөгжмийг бол ерөнхийдөө парад, марш тийм бүх гадаа үйл ажиллагаа маш хэрэгцээтэй чанга дууралт тэр зүйлийг ашиглах бол за тэгээд өөрөө хэлсэн хөгжмийн урлаг бол маш хүнтэй хүн төрөлхтөн хүмүүсийн ясны шаш хөгжмийн урлаг салшгүй холбоотой зүйлсэн. Энэ дотроос бол тэгээд гуйлын хүлээврийн гүйцэтгэх хүрхийгсээ дайн байлдаанд улаан хөгжим маш чухал болсон. Эндхийн ирээр оркестр төв хөгжмийн үүрэг хариуцлага их болж тоглох парт солоч их болсон. За зорилгоо хэлсэн. За үүсэл дундад зууны үед их бүрийн хөгжмийг хэд хэдэн янзаар өвөрмж төрхөөр туршиж хийж шинжилж ам эсхийг нь жижигхэн растро буюу ам эсгтэй хийж эхэлсэн. Тэгээд хөгжих явцад амыг нь томруулж хоолой буюу гуурсан эсхийг томруулж өгсөн дууралт маш өргөн, маш бүдүүн, маш аргил дууралттай болж эхэлсэн. Тэгээд одоо 1835 оноос хойш яг одоо ашиглаж байгаа төдийн загвар гараад тэрийг одоо дэлхийн том брэндүүд одоо бол маш сайн хөгжүүлээд ямар ч цохол, ямар ч юу төрөлхөө тоглох тийм хөгжмийн зэвсгүүд бэлэн болсон. Одоо энэ харуулж байгаа эхний зурган дээр энэ Helicon гэдэг одоо ороод төв гэж орчуулж ярьж байгаа. Энийг бол ингээд бол марш, парад тийм зүйл ашиглана. Одоо тэр анх хийж байгаа бол Helicon-ыг анх хийж байгаа хүний зураг байна. Тэр цаана байгаа том онтол энэ Helicon энэ хөгжмийн том хувилбар буюу созопон морин төв гэж ярьдаг. Парад зүйл морин дээр хөгжмөө биеэр орон тоглодог. Тэгээд энэ могоо хэлбэртэй одоо энэ доор харагдаж байна. Энэ бол модоор хийсэн. Тэгээд серпент буюу могоо гэж орчуулж байгаа. Энийг анх үүсгээд дараа нь улам өтгөрөж гуйлаар хийж дугуултын цар хүрээ яаж дээшлэх вэ гэж хөгжүүлж явсан. За сүүлчийн зураг дээр байгаа энэ бол Adolphe Sax гэдэг оркестр одоо цэргийн хөгжимд дууралт маш чухал. Яагаад гэвэл гадаа тоглоно. Тэгээд төв хөгжмийн дууралт анх үүснээс бол Helicon-ы дууралт одоо энэ жижиг Helicon-ы дууралт маш таалагдахгүй Adolphe Sax. Ерөнхийдөө их намдуухан байна. Ерөнхийдөө сүлбүч үзүүлж чадахгүй байна. Баатарлаг зүйлийг дуурж чадахгүй байна. Тэгээд өөрөө Adolphe Sax урлаач нартай уулзаж одоо тэр созопон буюу дээшээ амттай төвийг бүтээж. Тэгээд одоо энийг бол өрөөнөөр маш их ашиглаж байна. Одоо энэ созопон хөгжмийн хамгийн одоо оргил алдарт тоглогч бол Нил Макинтош гэдэг Германы төвист. Энэ бол энэ хөгжмөөр ямар ч дууралт гарна, давхар өнгө уруулаар яаж давхар өнгө дуурах вэ, хоолоо яаж жишгэх вэ, янз янзын шин дууралтуудыг бий болгосон байна. За төв хөгжмийн mouthpiece буюу бурзан. За тоглогчдын хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол бурзан юм аа. Бурзан хөгжим тоглогч хоёрыг холбогдох гол хэрэгсэл. Анх бурзан за мод болон зааны яс пластик материалаар хийж эхэлсэн бол хөгжмийн хувьд цэвэр гуйл, сүүлдээ мөнгө гуйл хоёрыг холж хийдэг болсон. Бурзангаас болж тоглогчийн өнгө
тембр, диапазон гэх зүйлүүд өөрчлөгдөж болно. Энэ бол манайхтай маш чухал гэдэг. Одоо Малерын симфони, Брукнерийн симфонууд дээр туба хөгжимчд хөгжмөө сольж үлдээдэг байна. Сэ хөгтөө туба бол асар том, яг оркестр суурилсан бүдүүн дугаарыг гаргадаг. Малер, Брукнер дээр бол бүр актав дэшээ 2 дугаар актав дуурна. Тэгэхээр одоо ашиглаж байгаа F2 буюу тэн дээр сольж тоглодог байгаа. Тэгээд одоо бурцангаа юу одоо суралцж байгаа багш хүн бол юм хүүхдүүдэд бурцан маш зөв тохируулж өгөх хэрэгтэй. Ямар уралтай байна, яаж энэ дээр нэмэх уралтай байна уу, зузаан уралтай байна уу, энэ дээр ийм бүдүүн харамтай юутай амтай мөчтөг тавьж өгөх үү, нарийнхан гүнзгийг тавьж өгөх үү. Хүүхдийг ерөнхийдөө их судалж мөчтөг одоо бурцаг сонгож өгөх нь маш чухал. За энэ бурцангуудын зураг байна. Одоо анх бол тийм ясаар хийжсэн. Одоо сүүлийн дандаа буйл бүр сүүлдээ хонхон хэлбэртэй хийгдээд янз янз. За анхан шатны сургалт. Анхан шатны сургалтаас хүүхэд цаашид ямар хөгжимчин болох, цаашлаа ирээдүйн тавигддаг гэж үздэг. Тэгээд хөгжмийн зохиолыг сайдаар ойлгох чадвар, хөгжмөдөө арга байдал дадлыг эзэмшдэг, хөгжмөдөө хандах хандлага бүх зүйл тавигддаг. Тэгээд хүүхдийг шалгаж авахдаа мэдээж туба хөгжмөнд хүүхдийг шалгаж авахдаа бие эрхний тохиромж чухал. Мэдээж хөгжмөөсөө жижиг биетэй тийм хүүхд авал цаашлаа тэр хүүхдэд бас хүндрэлүүд үүснэ. Бие эрхний тохиромж, сонсол, хэмнэл, тогтооц гэсэн дөрвөн зүйлийг үндэслэж авч байгаа. За 1 минут байгаа. За анхан шатны сургалтын юуны өмнө зөв байрал тавилахаас гинэ. Тавил гэж тоглох үе нүрний булчин, урал хил ам, амьсгал, мөн толгой, гар бүх биеийн зохицуулах гэж голцоо нэрлэдэг. Зогсоогоор болон сууж тоглодог болохоор хүүхдүүд анхан суралцж байгаа үед төв хөгжмийнхаа хүндийн жингээс болж урагшаа бүхийх, хошиг гидих янз янзын проблем үүсдэг. Тэгэд үүнийг багш сайдаар хааж зөв байрал сааж, зөв байрал тавил суулгаж хөгжмийн гарын байрлал, мөр хөдөлгөөний чөлөөтэй байлгах тийм байрлалыг сонгож хүүхдийг анхан шатны сургалтыг илрүүлэх зүйтэй. Тэгээд алдаа дутагдал сургалтын явцад гарвал тэр хүүхэд хэрвээ анх тавьсан тавилан доошоо онгох ч юм уу тийм буруу тавьж хажууд шиг гэлжих ийм асуудалд бол багш тэр дорн засаж тэр дорн буруу зүйлийг шууд тэр дорн засаж яах нь цаашид хүүхдийн ирээдүйд маш их хэрэгцээтэй. Тэгээд ямар ч хөгжмийн зэмсэг тэр дундаа гуйл үлээвэр гэж би яриад байгаа. Маш амьсгааны даралт өгдөг. Тэгээд буруу үлээгээс сурвал хүүхэд тархины даралт хамгийн хэд. Дараа түүбэ хөгжмөөр яриад бүр цаашаа цагаан багш ирэх тийм их асуудал гарна. Яг гэвэл тэр буруу төлөлт, буруу зүйл бол хүүхдийн эрүүл мэнд маш их хохиролтой. Тэгэхээр нарийн мэргэжил учраас нарийн зүйлийг анхаас нь зөв хийх ёстой гэж. Дүгнэлт дураг судалгааны ажлаа дүгнэлгээд үүсэл хөгжил анх үүснээс болоод одоо хүртэл яаж хийгдэж хөгжлийн явц ямар үе шаттай байсан. Одоо ямар төрлийн төв хөгжмийг дэлхийн нийтээр ашиглаж байна. Манай Монголд ямар төрлийн төв хөгжим ашиглагдаж байна. Тэгээд дараагийн мэргэжлийн төв хөгжимч төгсөгч одоо би 6 шаттай. Тэр 6 хүүхдэд дараагийн төв хөгжмөө судлаад ингээд явахад нь энэ судалгааны ажил багч гисэн хувь нэмэр болох юм болов үүднээс хийсэн байгаа. Тэгээд анхаарал тавьж баярлалаа. За баярлалаа танд. За дараагийн хэлбэрч маань энэ хоёрогш Маримба хөгжмийн арга барил. Энэ хоёрогш байна уу?